Яг Солонгос шиг одоо хөгжөө гэх юм бол бид заавал үрийн хороо гэж байгуулах ёстой. Өөрөө чанартай байж иж бүх төрлийн одоо бид араа будаагач гэдэг юм уу, цагаан будаагач гэдэг юм уу, тариалаад одоо идэх хэрэглэх боломжтой. Импорт хамааралгүй болох боломжтой. Тэгэхээр энийг нь Монгол улс нутагшуулахын тулд үрийн хороо гэж одоо энэ байгууллагыг байгуулах юм бол ерөөсө бүх юмны суурь нь үр штэ тий. Эрүүл хөрсөнд эрүүл одоо үрээр одоо хүнс үйлдвэрлээд одоо тэр хүнсээ өөрсдөө хэрэгжилж явах нь бол айгүй чухал байгаа байхгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Цагаан бодааг Монголын одоо 3 бүсэд тариалж үзээд 2 одоо тариалтны амжилттай болсон учраас тариалтыг Монголд нутагшуулах, үрээ баталгаажуулах, үйлдвэрлэлийг одоо Монголд нутагшуулах зорилгоор иргэжлээс цагаан бодааны маш томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна тийм ээ. Тэгэхээр дээр нь одоо бас Монгол улсын 46% нь одоо хуурай сүгээр одоо бид хэрэгэлдэг. Энэ их одоо импортын хуурай сүрний эсрэг бас одоо Копе Монголиа маань сүүний чиглэлийн үнэнүүдийг иргэжлээс Монголд одоо оруулж ирж бас томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх төлөвлөж байна. Энэ нь өөрөө Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнтэй салшгүй уялдаж байгаа. Монгол улсын засгийн газраас хүнс үдэ аж ахуйн салбарын аж ахуй нэгж баялаг бүтээгчид одоогийн байдлаар 1.3 их төгрөгийн баг хүйтээ улсаас зээлийг олгож явж байгаа. Нөгөө талдаа олон улсын байгууллагууд нь бас Монгол орны хүнс үдэ аж ахуйн салбар руу томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, инновацийг нэвтрүүлэх, технологиг нэвтрүүлэх гэдэг одоо хамтраад одоо олон сайхан ажлуудыг хийж байна.